Хүмүүсийн сэтгэл зүй маш тэнцвэргүй болчихлоо тийм. Одоо бидний нийгэм зарим нөгөө талаараа тайлбарлах юм бол нөгөө сэтгэл готрал гэдэг өвчнөрийг өвчлөх болж. Тэгвэл тэр тэнцвэртэй сэтгэл зүйг хэрхэн хадгалах вэ? Сэтгэлээ тогтоон барихын тухайд. Тэгэхээр бид бол одоо юу гэдэг бурхны шинтэн тэрэн дотроос лам хүн. Тэгэхээр бид бол ертөнцийн 8 номыг тавьчих гэдэг энэ зүйлээс ахуулаад дадлага хийдэг өөрсдөн дээр. Тэгэхээр тэр одоо өөрт олз эдлэл олдоход баясах, олз эдлэл олдохгүй бол тэрэнд одоо зовх энэ хоёр сэтгэлийг орхих хэрэгтэй болдог. Өөр бусдууд өөрийг одоо өргөн хүндлэх, магтах, сайшаахад одоо омгших, өөр бусдууд өөрийг одоо гочлон муушаахад одоо дургуйцах энэ хоёр сэтгэлийг таслах хэрэгтэй болдог. ертөнцийн одоо яруу сайхан одоо тансаг байдал одоо автах байдлыг таслах, яруу бус одоо нэг тийм тааламжгүй орчин нөхцөлд одоо тэрэнд готрох сэтгэлийг таслах. ертөнцийн одоо гоо сайхан одоо шунах хөсөх, гоо бус одоо тийм таагүй зүйлд хэлэгнэх уурлах энэ сэтгэлүүдээс ангижрахыг ертөнцийн 8 намыг тавьчих гэд нэрлэдэг. Тэгэхээр энэ зүйлүүдийг одоо багасаа ахуулаад адаад эхлэх юм бол энэ сэтгэл хөдлөл магадгүй зүгээр орчин цагийн хүмүүс бол сэтгэл хөдлөл багтаа тийм хүлдүү гэж нэрлэж магадгүй. Гэхдээ ийм байх нь өөрөө сэтгэл амгалантай оршихын шалтгаан бүрддэг. Тэгэхээр миний одоо нэг жаахан заримдаа ингээл хүн юм чинь нэг жаахан хямрах барих энэ ийм зүйлүүд гарах юм бол хамгийн түрүүлж боддог нэг үг байна. Тэр нь бол амгалан зовлон алин хэдий гарлаач 10 хоногийн дараа дурдлын орон болно гэсэн юм үг байдаг. Тэгэхээр тэр нь бол өнөөдөр хичнээн одоо таатай сайхан зүйл гарлаач гэл. Таагүй одоо яагаад би гэж яагаад над дээр гэж ингээ бодож байгаа одоо хэцүү зүйл гарлаач гэлээ. Энэ 10 хоногийн дараа болоход л дурсамж төдий болчихдог. Нэр нь тэглүү яалаа. Тийм зүйл боллоо. Нэр нь нэг тэгээд исэн баг шүү гэдэг ингээ зүгээр л тийм дурсамж төдий болчихдог. Тэгэхээр өнгөрсөн ч гэсэн бид нэр одоо таатай сайхан зүйлүүд гарсан, таагүй одоо хэцүү зүйлүүд гарч л байсан. Гэтэл өнөөдөр тэр нэг баг эргээ санах гэхээр яг яснаад санахааргүй болоод өнгөрчихсөн ийм зүйл зөндөө биш үү? Тэгэхээр хааштай ийм болчих зүйлийн төлөө өнөөдөр өөрийгөө хямраагаад ямар хэрэгтэй юм бэ? Хямралаа гэдэг нь шийдэгдэхгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэний зөв гаргалгаа нь юу вэ? Энэ нөхцөл байдлаас явал илүү түргэн амар хэлбэр өөр бусдад хорлуулгүйгээр гарч болох вэ гэдэг энийг бодох хэрэгтэй болдог. Тэгэхээр энийг бодохын тулд түрүүний тэр хэлсэн амгалан зовлон алин хэдий гарлаач 10 хоногийн дараа дурдлын орон болно гэсэн энэ үгийг жаахан бодцохоор илүү 50 амгалан болоо нэрийн чинь ингээ шийдчих болох юм байна штэ гэдэг ингээд илүү 50 болчихдог юм зүйлүүд байна.